Зориултын замгүй зогсоолгүй ангиллалгүй тээврийн хэрэгслүүдийн тоо нэмэгдэж, иргэдэг гэмтэх бэртэх тохиолдол ихсэж байна. Тухайлбал цахилгаан дугуй, сурон, цахилгаан скутер гэх шинэ төрлийн тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 3 жилд 16 дахин нэмэгдэжээ. 2022 онд 1050 байсан бол 2023 онд 8157, 2024 онд 16783 болж өссөн байна. За үүнийг дагаад гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал нэмэгдэжээ. Жилээсээ илүү тооны хувьд бол ихсэж байгаа. Харьцангуй ихсэж байгаа. Мөн одоо өнгөрсөн жилийн 2 жилийн өмнө тэ нэг 6 сараас суран скутер ингээл ярьдаг байлаа шүү дээ. За суран скутер гэмтмэнд мөрөгсөн унсан гэж одоо тохиолдож ирдэг байсан бол энэ жил бүр харьцангуй эрт 2 сарын сүүл 3 сарын эхнээс эхлээд суран скутер хэрэглээнд нэвтрээ явцсан байна. Залуучууд маань ялангуяа 18-аас доошныхан өсвөр насны хүүхдүүд маань яагаад вэ гэхээр нэгт замаа сонгож явж чадахгүй байгаатай холбоотой. Хоёрт зориултын дагуу хэрэглэхгүй байна. Өөрийгөө хамгаалахгүй байгаатай холбоотой. За түүнээсээ гадна хамгийн сэтгэл хөдлөд байгаа зүйл нь хоёр дугуун дээр явахгүй шүү дээ. Гарч л байгаа. Замын голоор хоёр дугуун дээр явахгүй, нэг дугуун дээр яваад байгаа тохиолдол. Түүнтэйгээ холбоотойгоор бусад хүмүүсийг мөргөж гэмтээж байгаа. Тэр бусад хүмүүст нь яг мөргөж зүгээр явж байгаа мэдээж мөргүүлсэн хүн чинь санал гомдолтой тийм ээ. Хууль хүчний байгууллагт хандна, хэрэг үүсдэг, нөгөөх нь нас нүрэг хүүхэд байдаг ч юм уу тийм ээ. Иймэрхүү харамсалтай тохиолдлууд бол их гарч байгаа. Энэ оны эхний 4 сарын байдлаар гэмтэл согох судлалын үндэсний төвд зам тээврийн ослын улмаас 4650 хүн ирж тусламж үйлчилгээ авчээ. За харин шин төрлийн тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй, сурон, цахилгаан скутерийн хэрэглээнээс үүдэлтэйгээр 113 хүн ирж тусламж үйлчилгээ авсан байна. За өдөрт гэмтэл согох судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгаар 600-аас 700 хүн үйлчлүүлэлтийн 20 орчим хувийг бол цахилгаан дугуй, сурон, скутерийн хэрэглээнээс үүдэлтэйгээр гэмтэж бэртсэн хүмүүс ирж байна гэдгийг эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнууд бол хэлж байна. За шалтгаан нөхцөлийн хувьд явганаар зорчиж байхад цахилгаан дугуй, сурон, скутертэй хүмүүс ирж мөргөөд гэмтээж байгаа тохиолдлууд эзэлж байна гэдгийг мөн онцлог хэллээ. Би бол одоо 2-3 удаа араасаа мөргүүллээ. Явж итэл хурж ирээл өөрсдөө мөрөгчихин тэгээд уучлаарай гэж тэгэхээр тэгээ одоо яалтай байлаа жоох хөвгдөж байна. Урдаас тэгэлж ирэх нь үтэл араас бол намайг мөргөжсэн. Араас шууд дөөгүй орж ирд юм чи зарим нь. Ерөнхийдөө нөгөө хаанаас ирж байгаа нөгөө суран тээврийн хэрэгслүүд чи бид нар харахгүй шүү дээ. Нөгөө хүмүүс чинь бас өөр юм анзаардаг юм уу. Тэгээд урдлын өнөө мөрөгчдөг зөндөө юм тохиолддог л доо. Ослол яг та гарч ирсэн үү? Нөгөө харж ирсэн би өөр ч гэсэн хаанаас өлчнөө мөргүүлж ирсэн. Би ч ажил гэрээр байнга алхацдаг хүн л дээ. Дайрчих гэдэг юус явуулахгүй амаа маань мэтүүл ингээд явахаар энэ чинь нөгөө зам чинь яг ингээ хажуугаар нь явган хүний зам нь ховордсон. Энэ нөгөө скутерийн зам айгүй хэссэн. Тэгээд тэр нь өөр айгүй хэцүү. Би асарч гарч явах цаад байна. Цахилгаан дугуй, цахилгаан скутерээс үүдэлтэй осол гэмтлийг шалтгаанаар нь авч үзвэл унах буюу осолдож бэртсэн тохиолдол 72%, автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5%, явган зорчигч мөргүүлсэн тохиолдол 9%, мопед, сурон, скутертэй зорчигч хоорондоо мөргүүлсэн тохиолдол 1.5% бүртгэгдэжээ. За тухайн шалтгаанд ослын үед мөчтийн зөөлөн эдийн гэмтлээс ахуулаад хагалгаанд орох заалттай тохиолдлууд их байдаг байна. За мөн сүүлийн үед бага насны хүүхдэд тухайн тээврийн хэрэгсэлд тээвэрлэж, гэмтээж, бэртээж байгааг эмч мэргэжилтнүүд хэлсэн юм а.